Оюуны өмчийг дээдлэгч Монгол телевиз. Монгол телевизийн мэдээллийн хөтөлбөр төлбөртэй мэдээ болон хаалтын гэрээг хийдэг болохыг албан ёсоор мэдгэхэд таатай байна. Аримын төргийн үзэгчтэй оргилсан мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Өнөөдрийн хөтөлбөрөөр манай улсад хүүхдийн эрхийг хамгаалах хууль эргэцэн орчин хангалтгүй байна. Дөнгөж төрсөн нэрад ихийн анхны тэмрэлтийг мэдрүүлэх нь олон эерэг талтай. Зарим сууч өмчлөгчдийн холбоод иргэдээс мөнгө завшдаг байсан нь тогтоогджээ. Эдгээр олон бусад мэдээллийн дэлгэрэнгүй эргээд уулзъя. Өнөөдөр нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн эрхийн тухай конвенцийг баталсан өдөр конвенцэд хүүхдийн эсэм мэнд өсөх, хөгжих, хамгаалуулах, сурч боловсрох, ялгуурн гадуурлахгүй байх зэрэг язгуур эрх ашиг багтаасан байдаг. Гэтэл энэ суурь үзүүлэлтүүдийг хангахад одоогийн манай улсын хууль эрх зүйн орчин хангалтгүй байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Монгол улс энэ конвенцэд 1990 онд элсэн орсон. Монгол улсын засгийн газар конвенцийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан хүүхдийн эрхэд суурилсан хандлага төлөвшүүлэх, хүүхдийн талаар баримтлах бодлогыг шинчлэх, хүүхдэд чиглэсэн төрийн үйлчилгээний шаардлага стандартыг бий болгох, шийдвэр гаргах төвшөнд тэдний санал үзэл бодлыг сонсох гээд олон чиглэлээр ажиллаж ирсэн юм а. Энэ нь ч тодорхой үр дүнд хүрсэн байдаг. Харин хүүхэд хамгааллын тухай хууль эрх зүйн орчин одоогийн нийгмийн нөхцөл байдлаас хоцрогдож байгаагаас хүүхдийн эрхийг төдийлөн хангаж чадахгүй байгааг албаныхан онцолж байгаамаа. Өнөөдөр 3-аас 7 насны хүүхдүүд ахуйн хүрээний осол гэмтлэр нэлээд их гэмтэж бэртэж байна. Амь нас нь хохирч байна. Энэ дээр минь яг одоо шууд эцэг эхийн үүрэг оролцоо. Энэ бол чухал хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн аюулгүй байдлыг хангах. Өнөөдөр их олон хуулиуд, гэр бүлийн тухай хууль, гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль, хүүхдийн эрхийг хамгаалах тухай гэдэг их олон хуулиуд дээр эцгийн үүрэг оролцоо, энэ хүүхдийн эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, сурч боловсрох эрхээр нь хангах гэдэг энэ олон заалтуудаа хэрэгжихгүй л яваад байна л да. Тэгээд эдгээрээс гадна гэр бүлийн хүчирхийллийн хохирогч нь 3-аас 10 насны хүүхдүүд болж байгааг тогтоосон байна. Оны эхний 9 сарын байдлаар л гэхэд Улаанбаатар хотын гэрч хохирогчийг хамгаалах төр байранд 740 гаруй хүүхэд эцэг эхээ даган ирснээ 380 гаруй нь эрэгтэй үлдэж байгаа нь эмэгтэй хүүхдүүд байгаамаа. Энэ хүүхдүүд маань хохирч болоод манай төр хамгаалах байранд ирлээ гэхэд бид нар хууль эрх зүйн болоод одоо эмнэлгийн анхан шатны тэгээ сэтгэл зүйн гэдэг бүх талын тусалцаа дэмжлэг одоо үйлчлэгийг үзүүлж байна л та. Гэтэл энэ хүүхдүүдийн ямар эрх хохироод байгааг бол нөгөө сурч боловсрох эрх бас энд хоцрогдоод байдаг. Яг гэх юм бол одоо сургууль нь хол байдаг ч юм уу өдөр болгон одоо тэр хамгаалах байрнаас сургуульд явах боломжгүй ч байдаг юм уу. Энэ байдлаар хүүхдийн эрх ашиг бас ингээд давхар гэр бүлийн хүчирхийлэлд ингээд хүчирхийлэл улмаас хохироод байгаа. Тэгээд энэ дээр бас бид нар энэ хүүхд гэр бүлийн хүчирхийллийг ярихын зэрэгцээгээр хүүхдийн эрхийг бол давхар хөндөж ярьж явах хэрэгтэй. Хүүхдийн эрхийг хангахад эцэг эхчүүд асран хамгаалагчдын үүрэг хариуцлага нэн тэргуунд тавигдана. Одоогийн мөрдөж байгаа хуулинд хүүхдийн эрхийг хангаж байгаад хяналт тавих тогтолцоо байдаггүй. Дээр нь хариуцлагч тусгагдаагүй байгаа юм. Харин улсын хурлаар хүүхдийн эрхийн болон хүүхэд хамгааллын гэсэн хоёр ч хуулийг гаргахаар хэлэлцэж байгаа. Эдгээр хуулинд энэ бүх гээгдсэн асуудлууд багтаж байгаамаа. Өнгөрөгч 8 сараас эхлэн Улаанбаатар хотын хэмжээнд хөршийн хяналт хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Ахуйн хүрээнд үлдэгдэж байгаа гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх зорилготой хөтөлбөр үр дүнгээ өгч эхэлсэн байна. Хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн эсрэг үлдэгдэж байгаа гэмт хэрэгүүдийг илрүүлэх боломжтой болжээ. Хөршийн хяналт хөтөлбөр нь орон байрны хулгай, орц болон гудамж талбайд үлдэгдэх гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх зорилготой юм. Айл өрхүүд хамар хашаанда байгаа айлаа мөн хажуу айлынхаа хөршөө таньж цаашлаад орц байрныхаа иргэдтэйгээ танилцаж авснаар бие биедээ анхаарал хандуулах боломж бий болно. Ингэснээр дээр тавьсан зорилт бүрэн биелэх юм а. Хөршийн хяналт хөтөлбөрийн хүрээнд одоо манай цагдаагийн байгууллагад ирсэн тоогоор өнөөдрийн байдлаар 735 хяналтын бүлэг байгуулагдсан. Тэр хяналтын бүлгүүд нь үйл ажиллагаа явуулж эхэлж байна. Иргэн та хөршийнхаа айлаа мэддэг болсноор тэднийх ч бас танаахыг таньдаг болсноор хүүхдүүдтэй тавих анхаарал халамж 2 дахин нэмэгдэж байгаа гэсэн үг. Өнөөгийн нийгмийн нэг үзэгдэл нь эцэг эхчүүд цэцэрлэгийн хүрэлцээгүйгээс үр хүүхдээ гэртээ цоошлоод явдаг болсон. Энэ тохиолдолд иргэн та хөршөөрөө дамжуулан үр хүүхдтэй анхаарал тавих боломж нээгдэж байгааг албаныхан онцолж байгаамаа.
Хэрэгжээд 2 сар гаруй хугацаа өнгөрч байгаа гэхэд хөршийн хяналт хөтөлбөрийн хэрэгжилт үр дүн сайтай байгааг онцолж байна. За манай Баян сүртөрийн 21 дугаар орон дээр бол бас энэ талын сэтгэлгээ төрийн одоо байгууллага хэлбэрээр байгуулагдсан газар өмчтэй иргэдийн бас ийм байгууллага үүсч байгуулагдсан байгаа. За энэ байгууллага мөн ялгаагүй иргэдийн тусалцаатайгаар оролцоотойгоор тэдний дэмжлэгтэйгээр тухайн өөрийн одоо хариуцж байгаа гудамж талбайг камержуулж энэ одоо камержуулсан үйл ажиллагаатай холбогдуулаад иргэд нь өөрсдөө энэ хяналт тавьдаг. За энэ үйл ажиллагаа мөн 21 дугаар орны одоо Сэлбийн 18 дугаар гудамж дээр бас энэ үйл ажиллагаа эхэлсэн явж байгаа. За энд мөн ялгаагүй юм тэр зөвшлөн одоогоор одоо тэр камерын болон иргэдийн хяналт сайжруулснаар бол энэ төр зөвшлийн үйл ажиллагаа бүртгэдэг. Иргэд бол маш их хүлэн зөвшөөрж байгаа. Ядан манай ханчтай гэр хорооллын болж гудамжиндаа одоо нэг хоёр камертай болгоё гэж бид нар ярилцж байгаа. Тэгээд одоо гэрлүүлэгтэй очиход айх аюулг болно. Тэгээд эргүүлж жүүрээ хийгээл одоо нөгөө тэмдэг байцын зүгэл ингээд явхад бол бас хүн чинь бас нэг ийгээс зүгээр өснөөс энэ бол агуу хөдөлмөр үр дүн бол гарна. Хуучин болчихгоо хөдөөнөөс Улаанбаатарт ороод ирэх чинь айл асуухад айл нь олддгоо хажуудлага хүн мэддэггүй. Энээс болж хулгай зэлгийн 9 журим ухад өнгөд аваа явахад нөгөөдүүл хэнийх нь мэддэггүй. Одоо бол хүн болгон хөршийн холбоонд орчихсан юм учир дээрээс бие биендээ төшиг болсон. Хөршийн хяналт иргэдийн оролцоон дээр л тулгуурлаж байгаа. Тиймээс иргэн та өөрийн гэр бүл хүүхдийнхээ аюулгүй байдалд анхаардгийн нэгэн адил хөрштөөч бас анхаарал хандуулах нь чухал гэж байгаамаа. Тэгэхээр дээрх асуудалтай холбогдуулан студиуд бид Улаанбаатар хотын цагдаагийн газрын гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн эсрэг гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх хэлтсийн байцаагч цагдаагийн Ахмад Баяр Баясгалан студиуд аваад танд нарай минь төргий. Та ч гэсэн нарай минь төргий. За баярлалаа. Тэгэхээр сая өгч байгаа мэдээлэлээс харахад хүүхэд гэр бүлийн хүчирхийлэл хохирогч гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болох нь цөөнгүй байгааг дурддаглаа. Тэгэхээр ийм төрлийн одоо хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдүүдийг хамгаалахад хөршийн хяналт юу нь хэр чухал вэ гэдгийг та юуны түрүүнд хэлэхгүй. Маш чухал үүрэгтэйгээ хөршийн хяналт хөтөлбөрийн хамгийн гол зорилго нь нууцтай одоо ахын хүрээнд үйлдэгдэж байгаа гэмт хэргийг илрүүлэх, хамгийн гол нь хохирогчийг гэрт илрүүлэх, өрсөн сэргийлэх, тасан зогсоох юм зорилготойгаа. Мөн дээрээс нь иргэдийн сайн дурын үндсэн дээрх нэгдлийг бий болгох зорилготойгаа. Тийм учраас хөршийн хяналт хөтөлбөрийн үр дүн нь ч гэсэн энэ гарсан байгаа. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирж байгаа иргэдийн талаарх мэдээлэл цагдаагийн байгууллага дээр маш их ирдэг болсон. Иргэд хаана хандхаа мэддэг болсон. Миний энэ гэр бүлд болж байгаа асуудал надад хамаахгүй, хажуу айлын асуудал надад хамаахгүй гэж юусаа ханддаг байсан. Хаана хэний хүүхэд уйлж гин, хаана хэний гэр бүлийн гишүүн гэмтээд явж гин гэдэг талаар мэдээлэл өгдөг болсон. Ер нь бол за тэр тусмаа сошиал ертөнцөөр пост бичих те одоо хажуудлын айлын хүүхдийг зодоод байна би яхаа мэдэхгүй байна гэдэг бодит байдал дээр яг энэ дээр арга хэмжээ аваад уцтдаг ч юм уу яах ёстойгоо бас хүмүүс мэддэггүй шүү дээ. Та энэ одоо тохиолдолд ямар арга хэмжээ авах ёстой юм болоо? За хамгийн нэгдүгээрт цагдаагийн байгууллагын харьяанд дэдэг 102 тусгай дугаарын утас байна. 102 тусгай дугаарын утсанд мэдээлэл өгч болно. Мөн дээрээс нь 107 тусгай дугаарын утас байдаг. Энэ бол гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалдаг юм. Аль бүрэн телефоны утасны оператороос хандсан үн төлбөргүй юм утасны дугаар байдаг. Ийшээ хандаж бас болдог. Мөн дээрээс нь хорооныхоо нийгмийн ажилтанд хандаж болно. Тухайн хороонд байгаа нийгмийн ажилтан мөн гэр бүлийн хүчирхийллээс гэмтрээс өрсөн сэргийлэх чиглэлээр бас өөр хүлээж оролцдог албан тушаалтан байна. Би танаас нэг зүйл асууя. За хажуудлын айл дуудлага өгөөд тухайн айлд ирээд одоо асуудлыг шийдвэрлэлээ. Тухайн айлд дахиад ийм асуудал үүсэх юм бол ямар одоо арга хэмжээ авдаг юм бол? Мэдээж эрүүгийн хариуцлага байна. Эхний ээлжин захиргааны хариуцлага хүлээн, дараа нь эрүүгийн хариуцлага хүлээн гэдэг ингээд маш олон шаттайгаар явагддаг байгаа. Гэхдээ цагдаагийн байгууллага дахин гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болохгүй үүднээс олон талаар арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлдэг л дээ. Жишээ нь жишээлх юм бол гэр бүлийн хүчирхийллийн хохирогчойгоо бид байрандаа байршуулна. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах төр хамгаалах байр гэж байгаа. Энэ байрандаа байршуулна. Мөн дээрээс нь иргэний шүүгдхийн шийдвэрлэх тухай хуульд зааснараа бид хүчирхийлүүлдэгчийг хохирогчоос тусгаарлаж шүүхээр эрх хязгаарлах арга хэмжээ авахулдаг байгаа. Энэ нь болохоор хүчирхийллийн хохирогч болоод холбогдож хоёр тустай амьдардаг уулзахыг оролцохыг хоригддаг бага насны хүүхдтэйгээ бас харилцахыг хоригддаг ийм шүүгчийн шийдвэр байдаг. Тэгэхээр энэ арга хэмжээнүүдийг шатараатаагаар авдаг гэсэн үг. Хоёулаа эргээд хүүхдийн гэмт хэргийн тухай хүүхдүүд ер нь сүүлийн үед гэмт хэрэгт өртөх байдал хэр одоо багассан болов нэмэгдсэн болов ямар төрлийн одоо хүүхдүүд гэмт хэрэгт өртөж байна вэ? За 2015 оны эхний 10 сард хийсэн судалгаанаас үзэхэд гэмтэргийн улмаас 754 хүүхэд
өртөж хохирсон байгаа юм. Энэ нь гэхдээ өмнөх оны мөн үеэс 8.6%-аар өссөн үзүүлэлттэй байгаа. За ямар гэмтэргийн хохирч ирэх болоод байна гэж судалгаа хийгээд үзлээ. Бага насны хүүхдийн хувьд болохоор эцэгхийн хайр халамж хараа хяналт муу байгаагаас болоод одоо бэртэж гэмтэж байна. Ахуйн осолт их өртөж байна. 7-оос дээшээ 16-7 насны хүүхдүүдийн дунд аваад үзэр гудамж талбайд хулгаан гэмтэргийн хохирогч болж байна. Мөн дээрээс нь бусдын бие махбодод гэмтэл учруулах гэмтэргийн хохирогч болж байгаа тохиолдлууд их бүртгэгдэж байгаа. Хүүхдийн эрхийг хамгаалах одоо хангах чиглэлд одоо мөрдөгдөж байгаа хуулийн талаар асуумаар байна л да. Энэ эрх зүйн орчин ер нь Монгол улсад хэр хангалттай байгаа бол хууль эрх зүйн талаар та бас мэдээлэл өгөхгүй. Хүүхд хамгааллын тухай хууль бол 1996 онд батлагдсан гарсан хууль байдаг. Мэдээж нийгэм хөгжиж байгаа учраас нэмээд агаад хууль маань бас шинжлэхдэх хэрэгтэй болсон. Ийм ч учраас 2014 оноос эхлээд хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулинд шинжилэлт оруулж байгаа. Гэхдээ бас нэг давуу тал нь хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль ганцхан байгаад хэрэггүй мэнэ. Хүүхдийн эрхийн тухай хууль гэж гаргая, хүүхдийн хамгааллын тухай хууль гэж гаргая гэд хоёр хувааж ингэж бүхэлдээ хоёр хуулийн төсөл одоо Улсын хурлын хууль зүйн байнгын орон дээр хэлэлцэгдэж байна. За хоёулын энэ ярилцах цаг өндөрлөгдөх гэж байна. Би танаас хамгийн сүүлийн асуулт асуу. Ер нь одоо хүүхдүүд хүчирхийлэлд өртсөн үедээ одоо гэр бүлийн хүчирхийлэлт ч юм уу өөрсдөө ер нь цагдаад мэдгэдэхэд ямар дугаарт одоо залах вэ гэдэг мэдээлэл бас бага байдаг болов уу гэж бодож байна. За Америкт бол 911-ийн хар багаас нь хэрэгжүүлсэн байдаг. Монголын хувьд одоо яг энэ тал дээр өөрсдөө хүчирхийллээс урьдчилан сэргийлэх тэрийг мэдэгдэх тал дээр хэрхэн анхаарч ажилладаг бол. За хамгийн нэгдүгээрт бол түрүүний хэлжсэн цагдаагийн байгууллага 102 тусгай дугаарыг утсан байна. Мөн дээрээс нь гэр бүлийн хүчирхийллийн хохирчид сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг, хууль зүйн зөвлөгөө өгдөг, үн төлбөргүй 107 тусгай дугаарыг утсан байна. Мөн дээрээс нь хүүхдийн төлөө үндэсний газрын харьяанд байдаг 108 тусгай дугаарыг утсанд хандаж болно. Хамгийн ойр байдаг сургуулийнхаа нийгмийн ажилтанд хандаж болно. Сургуулийн нийгмийн ажилтан гэдэг бол тухайн хүүхдийг хүчирхийллээс альва төрлийн гэмтэргээс өрсөн сэргийлэх чиглэлээр тусгай үүрэг хүлээдэг. Одоо хорооны хамтарсан багийн гишүүн гэж явдаг байгаа. Нийслэлийн засаг даргын захирамжаар хамтарсан баг гэж 2007 онд хороо олгон дээр байгуулагдсан нийслэлийн 152 хороон дээр байгаа энэ багийн гишүүн болж явдаг учраас бас сургуулийнхаа нийгмийн ажилтанд хандаж болно гэсэн үг. За маш их баярлалаа. Цаг зав гаргаа ирж бидэнтэй ярилцсан таны ажил амжилт хүсье. За маш их баярлалаа. Баярлалаа. Тэгэхээр үзэгчдээ студид Улаанбаатар хотын цагдаагийн газрын гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн эсрэг гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх хэлтсийн байцаагч цагдаагийн Ахмад Баяр Баясгалан ирж бидэнтэй ярилцлаа. Үргэлжлүүлэн танд дараагийн мэдээллийг хүргэе. Тэгэхээр мэдээллийн хөтөлбөр хэрвээ та бусдын гээсэн эд зүйлийг одоо олох юм бол хамгийн түрүүнд ямар алхам хийх вэ гэж та өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Өөрийн болгож ашиглах уу эсвэл эзэнд нь буцаагаад өгөх үү? За тэгвэл алдсан хүн одоо 15 таа гэдэг шиг таны олсон эд зүйл бусдад хэрэгтэй гэдгийг та санаж эзэнд нь хүргэж өгөөрэй гэдгийг манай албаныхан танд анхааруулж байна. Монголчууд хувиа хичээсэн зантай гэсэн судалгааг хот хөгжүүлэлтийн шийдэл төрийн бус байгууллага MMCG компани гаргасан байсан. Судалгаа ингэж гарсан сайхан сэтгэлтэй тосрох хүмүүс нийгэмд олон байна. Манай телевизийн нэгэн ажилтан өчигдөр гэрте харих замдаа бусдын гээж хайсан гар утсыг жолооны үнэмлэхтэй хамталсан байна. Харин тэрээр олсон утсаа өөрийн болгоогүй Facebook ашиглаж олсон утсаа жолооны үнэмлэхний зурагтай хамт зургийг нь дарж тавьжээ. Facebook-ыг монголчуудаас 800 гаруй мянган хүн ашигладаг учраас гээсэн утасны зургийг олон хүн бусдад илгээснээр эзэн нь олж мэдсэн байна. Хэрвээ та бусдын гээсэн эд зүйлийг олвол Facebook ашиглан бусдад зар хэлбэрээр хүргэхээс гадна цагдаагийн байгууллагад хандах хэрэгтэй юм байна. Бусдын эд хөрөнгийг өөрөө дур мэдэн эзэн зөвшөөрлөгөөр өөрөө өмчлөл болгож захиран зарцуулах ийм зүйлүүдс байдаг. Ийм учраас иргэд маань бусдын эд хөрөнгийг олсон тохиолдолд яаралтай цагдаагийн байгууллага мэдэгдэж иргэнийхээ үргийг биелүүлэх үүрэгтэй. Таны олсон гар утсанд тухайн хүний хизээч үнэлж баашгүй гэр бүлийнх нь ховор нандин зураг, бичлэг, ажлынх нь хэрэгтэй мэдээлэл байхыг үгүйсэхгүй. Тиймээс бусдын эд зүйлсийг олвол хуулийн өмнө хүлээсэн үргээ биелүүлж холбогдох газруудад өгснөөр та бусдын хайр хүндэтгэлийг хүлээх болно гэдгийг хэллээ. Мэдээ үргэлжилж байна. Сүүлийн жилүүдэд 5 хүртэлх насны хүүхдүүдийн эндэгдэл буурч байгаа ч нялхсан эндэгдлийг 60-аас 65% няраа эндэгдэл, за үнийн 80%-ийг эрт няраа эндэгдэл эзэлж байгаа юм. За энэ нь эрүүл мэндийн байгууллагуудын тоног төхөөрөмжийн хүрэлцээ хангамж тааруу байгаатай гэж албаны хүмүүс тайлбарлаж байна. За энэ асуулыг багасгах үднэс өнөөдөр их нялхсан эрүүл мэндийн үндэсний төвд шинээр олон улсын стандартад нийцсэн няраа тасгийг ашиглалтанд оруулсан байна.
За тэгэхээр манай улсад сүүлийн үед их нялгсан эндэгдэл бол тодорхой хэмжээгээр буурахгүй гэдэг үзүүлэлтийг бол эрүүл мэндийн байгууллагаас хэлэгдэх. Харин өнөөдөр их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв олон улсын стандарт нийцсэн нярайн кабинеттэй болж тэгэхээр энэхүү миний цогцож байгаа кабинет бол хамгийн хүнд хэлбэрийн нярайн хүүхдийг бол эмчлэх энэхүү тасагт цогцож байгаа. Энэхүү тасагт бол мэдээж олон улсын стандарт нийцсэн. За нэг хүүхдүүд байх тодорхой бүх норм заалтууд бүх стандартын дагуу багтаж байгаа гэдэг зүйлийг бол холбогдох мэрэгжлийн эмчнэр бол бид хэлж байсан. За эмчнэрээ цаашдаа бас энэхүү төслийг хөдөө орнод дөрвөлжлүүлэх боломж болцоог бас судлах болно гэдэг мэдээлэлч бидэнд өгч байсан юм а. Энэхүү нэрэн тасгын олон улсын стандарт нийцсэн иж өрийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан гэж байна. Мөн дээрх тасгийн ашиглалтанд оролцсноор нэрэн амьтгалыг 50 орчим хувиар бууруулах боломжтойгоос гадна үүсч болох хүндрэлүүд богино хугацаанд яаралтай арга хэмжээ авч эмчилгээ хийх боломж бүрджээ. Нэрэн тасагт өнөөдрийн байдлаар 26 нэрэн эмчлэгдэж байгаа юм. Нийт 20 төрлийн 3000 гаруй тоног төхөөрөмж багж хэрэгсэл эмнэлгийн эд хогшил авчирч тус тасгийг хөгжүүлжээ. Тэр дунд эрчим тэмчилгээний тасагт зайлшгүй шаардлагатай захилгаан үүсгүүр нь Монголд анх удаа оруулж ирсэн тоног төхөөрөмж юм байна. Хүүхдийн эндэгдлийг тууштай бууруулж өндөр хөгжилтэй орны төвшөнд хүртэл эндэгдэл бууруулахын тулд гарцаагүй орчин үеийн нөхцөлтөө тасаг, орчин үеийн тоног төхөөрөмж шаардлагатай байсан. Тэгээд тэр бүхэн ингээ биелж гэн олон хүний тусалцаатайгаар 2030 он гэхэд бид бол 1000 амьд төрөлтөд оногдох эхийн нярайн нялхсан эндэгдлийг 10 гэсэн тоороо хүргэх ийм дэлхийн нийтийн зорилт байгаа. Өнөөдөр Монгол улсад бол нэг 15 орчим дээр байх шиг байна. Тэгэхээр бид бол энэ тасаг нээгдснээр шууд нөлөөтэй. Ягаад гэвэл хүүхдүүдийн жилд эндэгдэж байгаа хүүхдүүдийн 44% нь зөвхөн эхний 1-ээс 5 цагийн хооронд бол энэ шалтгаалдаг. Тийм учраас энэ өөрөө нээгдснээр олон улсын стандартад нээгдснээр их чухал ач холбогдолтой. Монгол улсад 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1990 онд 97.2% байсан бол 2012 онд 18.9 болж 22 жилийн дотор 80.5% буурсан боловч зарим бүс нутаг аймагуудад хүүхдийн эндэгдлийн түвшин өндөр байна. Мөн 2014 онд 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 0.4, нэлхсэн эндэгдэл 0.7%-аар өмнөх оноос өссөн үзүүлэлт гарсан байна. Түүнчлэн 5 хүртэлх наснда 1356 хүүхдийн эцэст нь 72 хүүхэд буюу 5.6%-аар өссөн үзүүлэлт юм а. Зөвхөн манай энэ тасаг бол 75 хүртэлх хүүхдийг хүлээн авах хүчин чадалтай. Өнөөдөр бол 26 хүүхэд байна. Тэгээ манай хүүхдийн эмнэлэг дээр их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний дэм хүүхдийн эмнэлэг дээр бас 2 нярайн тасаг байгаа. Тэгээ манай төвийн хувьд бол энэ 3 нярайн тасаг нь тогтвортой холбоо уялдаатай сайн ажиллах юм бол ер нь цаашд бол асуудал гарахгүй. Дутуу нярайн болон бага жинтэй нярайн эндэгдлийг бууруулахад бодиттой хувь нэмрээ оруулж байгаа. Өнөөдрийн байгаа яг эндэгдлийг бол ерөнхийдөө 50% бууруулах ийм боломж байна гэсэн бас нэг ийм судалгааны тоо гарсан. Гэхдээ энэ талаар бол мэдээж үйл ажиллагаа үр дүн гараад явахаар бол манай энэ их хүүхдийн эрүүл мэндийн төвөөс бол аль биесээр зарлана. Их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд жилд 11200 орчим их төрдгөөс 1530 орчим нь нярайн эмчилгээ зайлшгүй шаардлагатай байдаг байна. Өөрөөр хэлбэл олон улсын жишгт нийцсэн эмчилгээний кабинеттэй олсноор 500 грамаас дээш хүчинтэй хүүхэд бүрийг авч амьдруулах боломж бүрдэж байгаа гэдгийг эмнэлгийн удирдлагууд тодтогч байсан юм а. Хүүхдийг төрсөн даруйд нь үсгнэр нь ихийнхэн цээжинд нааж тэрвэрлэх нь хүүхдэд олон талын эерэг нөлөөтэй байдаг байна. Учир нь хайр инэрлэр дүүрэн эхийн тэрвэрлэлт нь яраг дулаан алтгаа сэргийлэх, их хүрийн нандаа холбоог үүсгэх, амлах хугацааг хурцгах зэрэгт чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Зарим эмч нар хүүхдийг ихээс мэндэлмэгт шууд жинлэх, угаах, ихээс нэрийг тусгаарлах зэрэг үйлдэлүүдийг хийдэг байна. Гэтэл энэ нь зөв үйлдэл биш гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар тогтоожээ. Харин дөнгөж төрсэн их хүүхдийг тэрвэрлүүлснээр олон талын ач холбогдолтой байдаг байна. Эрүүл мэндийн инстинкт буюу рефлексийн талаас нь болохоор хамгийн анх ээжийнхээ цээжин дээр наалцснараа хамгаалах рефлекс нь илүү хөгжөөд намайг хин умаагаас халуун дулаан орчноосоо хамгаалагцсан орчноосоо дахин ээжтэйгээ хамт байх тэр процесс нь бол үргэлжлээд тэгээд хайр инэрлийн гормоныг хамт илэрснээр бол хөхөх рефлекс үүсэж байгаа. Сүүлийн үед манай улсын төрх эмнэлгийн их баригч эмч нар хүүхдийг төрөнгүүт нь ихийнхэн цээжин дээр тавьж тэрвэрлүүлэхийг илүүд үзэх болсон байна. Харин энэ үед дөнгөж амарсан ээжүүд ядарсан байдаг учраас төдийлөн таатай хүлээж авдаггүй байна. Дулаан алталтаас сэргийлснээрээ халдвар төртгөөс мөн давхар сэргийлж байгаа юм. Ингэснээрээ бол хамгийн анхны мэдрэмж нь тэр ээжийнхаа өөрийнх нь өнрийг мэдэрснээрээ хөхөг рефлекс өөр аяндаа хөгжинэ.
Эмэгтэй хүн төрөхөд ирүүнээс бусад ясан салдаг талаарч ярьдаг. Тэгэхээр төрөх үед эмэгтэй хүн ямар хэмжээний энерги эрч хүчээ барж ядардаг нь ойлгомжтой. Гэхдээ ядарсан байсан ч хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө анхны тээвэрлтийг чухалчлах хэрэгтэй байгааг мэрэгчлэтнүүд зөвлөдөг байна. Мэдээллийн хөтөлбөртэй хамтаага танд баярлалаа. Шударга өрсөлдөн хэрэглэгчийн төлөө газарт хувийн орон сууцны конторууд иргэдээс хууль бусаар төлбөр аваад байна гэсэн гомдлын дагуу хувийн орон сууцны ашиглалтын компаниудын үйл ажиллагааг шалгасан байна. Шалгалтаар орон сууц нийтийн аж ахуйн ажиллагаа эрхэлж байгаа хэд хэдэн компани иргэдээс мөнгө завшдаг байсан тогтоогдсон байна. Тэлмэн орд компани үүслийн цахилгааны зардал нэрээр сард 1 өрхөөс 2800 төгрөг, бог тасар компани устдулаан дамжуулах төвийн зардал нэрээр 6000 төгрөг, бадамлах нар компани насоос тог нэрээр 2475-аас 11000 төгрөг, Батбаян дулаан компани 11000 төгрөг, Тунбал өргөө компани 2600 төгрөг хэрэглэгчдээс хууль бусаар авдаг байсан нь тогтоогдчихэ. Эдгээр 5 аж ахуй хэрэглэгчдээр нийтдээ 8783 айл өрх эдгээр байрууд амьдарч байгаа. За нийт хохирлыг нь тогтоох ажиллагаа явж байна. За яг одоогийн байдлаар хамгийн шуурхай арга нь юу вэ гэх юм бол иргэдийн өөрсдөө ирүүлсэн өргөдөл гомдол болон байрны төлбөр тооцооны баримтан дээр үндэслэж хохирлыг барагдуулах ажиллагааг явуулж байгаа. За үүний зэрэгцээгээр нийт хохирлыг тооцох ажиллагааг явуулж байгаа. Шалгалтын дагуу зөрчил гаргасан газруудыг зөрчлөн арилгахыг шаардсан байна. За шаардлагыг 4 компани хүлээн авч арилгажээ. Харин бог тасар компани зөрчлөө хүлээн зөвшөөрөхгүй одоо ч зөрчлөө гаргасаар байгаа талаар мэдээлсэн юм. За тэгвэл бог тасар компани энэ асуудал тайлбар хийхдээ. Манайхан шударга өрсөлдөөн хэрэгслийн төлөө газарт албан бичиг өгсөн байгаа. Тэрний хариуг ихэд хүлээж байна. Тэр зөрчилгээд байгааг бол бид нар тэр чиг зөрчил биш шүү дээ уг нь бол тий. Тэгээд шударга төсөөс ирсэн албан бичгийг үндэслээд манайхан 11 сараас бол 6000 төгрөгийг авахгүй асуудлыг ярилцж байна. Хууль бусаар авж байгааг нь тогтоогоод энэ төрийн эрх бүхий байгууллагуудаас шаардаад ахад зөрчлөө арилгахгүй үргэлжлүүлж аваад байгааг нь бид хүч хэрэглэгчдийг хуурж мэхэлж төөрөгдүүлэх замаар их хэмжээний ашиг орлого олж ийн гэж үзэж үүнийг нь гэмт хэргийн шинжтэй гэж үзэж байгаа. Ийм учраас өрсөлдөөний тухай хуулийн 24-ийн 1-3 заасны дагуу бид цагдаагийн байгууллагад хандаж энэ бог тасар ХГК-г шалгуулахаар өгж байна өнөөдөр. Одоо 6000 төгрөг бол энд байгаа тоног төхөөрөмжийн засгийн зардал та нар ингээ харахад бол энд бол асар тоног төхөөрөмжтэй байгаа. Эндээс бид нар халаан үлдээ ус халаалт бүх юмыг дамжуулж байна. Тэр бүгдийн зардал, цахилгааны зардал, зөвхөн цахилгааны зардал шүү дээ. Энд чинь өөр тоног төхөөрөмж эвдрэл гэмтлийн асуудал яриаггүй шүү дээ. Хувийн орон сууцны дээрх компаниуд хэрэглэгчтэй харилцан тохиролцоогүйгээр эрчим хүчний тухай хууль болон хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг зөрчиж төлбөр авдаг байсан гэж үзлээ. Тиймээс контор тус бүрт 1,210,000 төгрөгийн торгууль ногдуулж зөрчлөө арилгахыг шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шаардсан байна. Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагаас Монгол улсыг улс төрийн хүрээнд авилгаас урьдчилан сэргийлэх ажиллагаагаа нэн тэргуунд тавих шаардлагатай гэж дүгнсэн байна. Мөн сүүлийн жилүүдэд уул уурхайн салбар эрчимдснээр авилгын асуудлыг хурцтуулсан гэж үзэж байгаа юм байна. Тиймээс Монгол улс авилгатай тэмцэх хууль тогтоомжоо шинжилж хэрэгжилтийг нь сайжруулах хэрэгтэй гэлээ. Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага жил гаруй хугацаанд манай улсын авилгын эсрэг үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж дээрх тайланг гаргажээ. Тайлангаар Монгол улс хэд хэдэн арга хэмжээ авах шаардлагатай байгааг зөвлөсний нэн тэргуунд шүүх засаглалт хийгдэж байгаа шинжилгээг үргэлжлүүлж авилга улс төрийн нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, улс төрийн намын санхүүжилтийг ил болгох, авилгын хэрэгт холбогдсон өндөр албан тушаалтнуудыг шалгах, яллах ажиллагаанд саад болж байгаа дархан эрхийг хязгаарлахыг онцолжээ. Тэгээ улс төрийн намын санхүүжилттэй холбоотой асуудал дээр нэлээд анхаар гэсэн. Яагаад тэгэхээр санхүүжилтийн тогтолцоог одоогийн хуулийн зохицуултыг нэлээд сул, авилга үүсгэхийн нөхцөл шалтгаан болох магадлалтай. Яагаад тэгэхээр санхүүжуулагчийн мэдээлэл ил тод биш, хандивлагчдын мэдээлэл ил тод биш. Тэгээд бас улс төрийн намын энэ санхүүжилт нь яг энэ төрийн төсвийн шиг ил тод болох шаардлага бас байгаа гэсэн ийм дүгнэлтүүдийг хийсэн байна. Гэхдээ тайланд өргөн цар хүрээг хамарсан чиг үүргээ хуулийн дагуу хэрэгжүүлэхэд авилгадаа тэмцэх газарт шаардлагатай чадварыг нь сайжруулах чиглэлээр хангалттай арга хэмжээ авахгүй байгааг дурдсан байгаа юм. Эцэст нь авилгын хэрэгээр ял авсан болон шалгагдж байгаа гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох өршөөлийн хуулийг баталхаас татгалзахыг Монгол улсад уриалсан байгаамаа.
Энэ 7 хоногт ард нийтийн санал асуулга явуулах хуулийн төслийг дэмжих хэсгийг хэлцэж байна. Монгол улсын үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг Улсын их хурлын гишүүн Батбаяр нар өргөн мэдүүлэхдээ ард түмний санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг давхар мэдүүлсэн. За хуулийг өргөн мэдүүлсэн нь ард түмнээс үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжих үгүй юу гэж санал авах болсонтой холбоотой юм. Санал асуулгын хуулийг улсын их хурлаас 1995 онд баталсан ч нэг ч удаа хэрэглээгүй. Харин одоо өөрчлөлт оруулахгүй бол хуучирсан гэж байгаамаа. Төсөл санаачлагчдын зүгээс үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай санал асуулгыг энэ сарын 26-нд зохион байгуулахаар төлөвлөсөн байсан ч хугацаа тулгамдсан тул хойшлуулахаас аргагүй хүрээд байгаа гэлцээ. Хэлцүүлгийн хүрээнд гишүүдийн зүгээс зарчмын зөрүүтэй олон санал гарч ирлээ. Тэр 11 сарын 26-нд санал асуулгын уулна гэсэн зорилго нийцчил оруулж ирсэн эдэн шүү дээ. Энийг одоо нуугаад элдв байдлаар молигдох гэдээ байж хэрэггүй л дээ. За хэлцхийн шийдэх байхаа нэг хурлын гишүүдийн байдал тийм байна. За энэ ард нийтийн санал асуулгын хууль, за тэмтэй уялдаад үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулиар 10 жилийн парламентээр ярьж байна л да. Тэр дагаж мөрдөх журмын тухай хууль гэдэг. Ер нь улсын их хурлаар энэ асуудлаар хэдэн цаг ярьж байсан бол аймаг сумдад тэгээ дүүрэгт санал асуулт явуулах гэж. Тэгэхээр энэ хууль маань хүчин төгөлдөр болж одоо хүчин төгөлдрөмжтэй ажиллахгүй хууль байгаа бол ажиллагаатай болгосноор орон нутагт бас өөрсдийн тодорхой асуудлуудаар орон нутгийн иргэдийн дунд санал асуулгыг явуулах бололцоо бүрдэх юм гэж хэлэх гэж байгаа гэж. Бурууг үндсэн хуулиас хайгаад байгаа. Үндсэн хууль бол ерөөсөө үндсэн хууль буруу байхгүй. Буруу улс төрийн намуудад байгаа. Ард түмний санал асуулга бол энэ чинь бас нэг дуртай асуудлаар асуугаад байдаг ч зүйл биш. Сонгуул болохоос 6 сарын өмнө үндсэн хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэсэн хуулийн заалттай. Өөрөөр хэлбэл энэ оны 12 дугаар сарын 30 хүртэл 40 гаруй хоног үлдээд байгаамаа. Энэ хугацаанд дээрх хуулийг өөрчилж амжих өвлийг үүдэндээ санал асуулгад иргэд оролцож чадах уу гэсэн асуулт гарч ирж байгаа юм. Ард нийтийн санал асуулгын хууль гэдэг хуулийн нэрнээс аваад үзсэн ч гэсэн яг үндсэн хуулийн төрийн эрх мэдэл ард түмний гарт байна гэдэг утгаараа л ард нийтийн гэсэн үг орж ирсэн баг. Миний хувьд бол мэдээж одоо төрсний эрсдлэг авсан, иргэний үлэг авсан Монголын 3 сая хүн Монголын ард түмэн мөн гэсэн заалт бол хааж байхгүй. Тэгээд ард нийтийн гэдэг үг өөрөө бол бас олон нийтийн гэсэн утгыг давхар агуулна. Мэдээж иргэдийг бас давхар агуулж байгаа бах. Тэгэхээр яг хуу байнгаараар хэлцэх үедээ бол хуулийн нэрийг одоо иргэдээс гэдэг шиг юм маягаар соёлыг гэсэн тийм санал гараагүй. Санал асуулгыг үндэсний хэмжээний асуудлаар аль эсвэл орон нутгийн асуудлаар ард нийтийн санал асуулга явуулдаг тогтолцоо дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудад байдаг. Орон нутагт ч иргэд ард нийтийн санал асуулгаар орон нутгийнхаа түвшний асуудлыг шийдэх энэ болцоо уламжийг нь олгох цаг нь болсон гэж үзэж байгаа. Ард түмний санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 50%-ийн дэмжснээр хуулийн төслийг хэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн юм а. Хөтөлбөр хөдөө орон нутагт болсон үйл явдлын мэдээллээр үргэлжилж байна. Өмнөговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлаар Тус аймгийн нутаг дэвсгэрт металл хайгч ашиглахыг хоригдсан тухай тогтоолыг гаргасан байдаг. За гэвч энэ тогтоолд нутгийн иргэд шүүмжлэлтэй хандаж орон нутгийн телевизүүдийн шууд нэвтрүүлгээр тогтоолтой холбоотой санал хүсэлтэд илэрхийлсээр байна. Тус тогтоолд Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт хууль бусаар ашигт малтмал ирэх, хайх, холборлох зорилгоор болон эрх бүхий этгээдийн зөвшөөрлгүйгээр бүх төрлийн металл хайгч түүнтэй ижил төстэй багаж хэрэгсэл ашиглаж авч явахыг хориглосон байна. Ийм тохиолдолд эрх бүхий албан тушаалтан хураан авч улсын орлого болгох устгах юм байна. Тусгай хамгаалалттай газар нутагт хууль бусаар ийм одоо ашигт малтмал олборох нь өөрөө хууль бус. Тэгээд энэ хууль бус үйл ажиллагаа бол улсын хэмжээнд тэр тусмаа манай Өмнөговь аймагт бол асар их газар авсан ийм үйл ажиллагаа байна. Тэгээд энэ зөвлөгөөнд оролцсон улсууд энэ байгаль орчны эсрэг энэ бол гэмт хэрэг гэж үзэх нь зүйтэй. Яагаад гэвэл тусгай хамгаалалттай газар нутагт хууль бусаар бэлчээр за байгалийн унган төрхийг алдагдуулж байгаа. Энэ нөхцөлийг одоо хязгаарлах зогсоох гол чухал зүйл бол одоо металл хайгчийг л ашиглуулахгүй байх явдал байна л гэдэг ийм санал гарч ирсэн. Харин иргэд энэ тогтоол шүүмжлэлтэй хандаж уул уурхай зогсон байдалд орж ажилгүйдэл нэмэгдсэн эдийн засаг хүнд ажлын байр байхгүй ажилгүй иргэд ихсэж байгаа энэ үед ийм шийдвэр гаргах нь хэр зөв бэ? Мөн хүний хувийн өмчийг ашиглаагүй авч явсныхын төлөө хураана гэсэн нь ямар учиртай вэ? Металл хайгч түүнтэй ижил төстэй багаж хэрэгсэл гэж юу хэлж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг шаардсан байна. Шийдвэр гарсантай холбоотой олон янзын маргаанууд бол байгаа.
Тэр этгээл одоо хууль зүйн яамнаас хүртэл манайд албан бичиг ирсэн байгаа. За энэ металл хаагчийг хоригдсан шийдвэрээ эргэж хараа. Хэдийгээр одоо орон нутаг өөрөө бие даа шийдвэр гаргаж байгаа хэдий боловч за энэ одоо металл хаагчийг харгалахыг хориглосон шийдвэр чинь хэр бодиттой вэ? Тэгээ энэ дээрээ эргэж хараач ээ. Тэгээд одоо тэргүүлэгчтэй хурлаараа дахин хэлэлцээд энэ асуудалд бидэнд хариу ирүүлээч гэсэн ийм хууль зүйн яамнаас хүртэл албан бичиг ирсэн байгаа. Иймээс энэхүү тогтоол нь хэдийгээр хууль бусаар алт олборлож эргээд нөхөн сэргээлт хийлгүй байгаль дэлхийгээ сүйтгэж байгаа үзэгдлийг таслан зогсоох зорилготой гарсан ч эцсийн шийдвэр биш эргэж харж дахин хэлэлцэнэ гэдгийг хэлж байна. Харин одоогоор тус тогтоол хүчин төгөлдөр байгаамаа. Үзэгчтэнд цаг агаарын дэлгэрэнгүй мэдээллийг хүрэхээр хөтлөгч Солонго студид ажиллаж байна. Орой минь төргийн үзэгчтэй одоо үзэгч та бүхэнд маргааш нийт нутгийн цаг агаарын дэлгэрэнгүй мэдээлэл хүргэе. Энэ сарын 22-нд ихэнх нутгаар цас орж хөтөрхийг цагуур орчны шинжилгээний газраас анхааруулж байна. Нийслэл Улаанбаатар хотын хувьд маргааш өдөртөө хурдан зорихгүй 14 хэмхүүтэн, шөнөдөө 23 хэмхүүтэн онон салхи зүүн өмнөөс чиглэлтэй секундэд 6-аас 11 м ахнэ. Одоо үргэлжлүүлэн нийслэл Улаанбаатар хотын урьдчилсан 3 хоногийн цаг агаарын мэдээлэл хүргэе. Нэм гарагт өдөртөө цас орох төлөвтэй 15 хэмхүүтэн, шөнөдөө 21 хэмхүүтэн онохол даваа гарагт өдөртөө өөршиж хурдан зорохгүй өдөртөө 17 хэмхүүтэн, шөнөдөө 24 хэмхүүтэн онон мэгмар гарагт өдөртөө хүүтэрж 18 хэмхүүтэн, шөнөдөө модал харцангуй хүүтэн 26 хэмхүүтэн онохнэ. Үлгийн Улаангом хотуудад маргааш өдөртөө цас орох төлөвтэй 9-өөс 11 хэмхүүтэн, шөнөдөө 18-аас 19 хэмхүүтэн онон Ховд хотод өдөртөө үйлшиж хурдан зорохгүй 7 хэмхүүтэн, шөнөдөө 17 хэмхүүтэн онон Алдаа хотод өдөртөө үйлшиж 8 хэмхүүтэн, шөнөдөө 20 хэмхүүтэн онохол Улаастаа хотод өдөртөө цас орж 10 хэмхүүтэн, шөнөдөө 20 хэмхүүтэн онон Баянхонгор хотод өдөртөө үйлшиж агаарын буурж 10 хэмхүүтэн, шөнөдөө 22 хэмхүүтэн онохнэ. Төмс нутгийн зарим газраар маргааш өдөртөө цас орох төлөвтэй Мөрөн хотод үйлшиж 16 хэмхүүтэн, шөнөдөө 26 хэмхүүтэн хонон Цэцэрлэг Булган хотуудад өдөртөө үйлшиж 13-аас 16 хэмхүүтэн, шөнөдөө 22-оос 24 хэмхүүтэн онохол Арваа Хэр хотод өдөртөө үйлшиж 12 хэмхүүтэн, шөнөдөө 22 хэмхүүтэн онон Сүхбаатар Чойр хотуудад маргааш өдөртөө хурд унзаорохгүй Сүхбаатар хотод хүүтэрж 16 хэмхүүтэн, шөнөдөө 26 хэмхүүтэн онохол Чойр хотод агаарын буурж 10 хэмхүүтэн, шөнөдөө 23 хэмхүүтэн онон Зуумад хотод өдөртөө үйлшиж 16 хэмхүүтэн, шөнөдөө 26 хэмхүүтэн онохол Эрдэнэс Дархан хотуудад өнгөрсөн өдрүүтэй харьцуулахад агаарын буурж 15-аас 16 хэмхүүтэн, шөнөдөө 24-өөс 25 хэмхүүтэн онно. Далан Задгад хотод өдөртөө үйлшиж 3 хэмхүүтэн, шөнөдөө 12 хэмхүүтэн онон Сайн Шандан Мандалгав хотуудад өдөртөө үйлшиж хурдан зорохгүй 7-аас 10 хэмхүүтэн, шөнөдөө хүүтэрж 18-аас 20 хэмхүүтэн хонон зүүн зүгийн нутгуудаар маргааш өдөртөө нутгийн зүүн хагас цас орох төлөвтэй Чингис хотод өдөртөө үйлшиж 16 хэмхүүтэн, шөнөдөө 28 хэмхүүтэн онохол Баруур Чойболсон хотуудад өдөртөө үйлшиж 13-аас 14 хэмхүүтэн, шөнөдөө 23-аас 24 хэмхүүтэн онохнэ. Цаг агаар хүүтэрж цас орж байгаатай холбогдуулан ард иргэд та бүхэн энэ амралтын өдрүүдэд өвлийн бэлтгэлээ амжиж баазаахыг та бүхэн зөвлөж байна. Ойрын өдрүүдэд хүүтний эрч хангарч огцом хүүтэрч байна. Энэ сараа дуустал ихэнх нутгаар цас үргэлжлэн орж хүүтрэх төлөвтэй байна. Тэсгэм хүүтэн өвлийн өдрүүд хаяанд ирсэн энэ үед ард иргэд маань гэр орноо дулаалж өвлийн хувцас бэлдээгүй байгаа бол энэ амралтын өдрүүдэд амжиж бэлтгэхийг зөвлөж байна. Өвлийн бэлтгэлд ард иргэд чамгүй мөнгө зарцуулдаг, хамгийн хямдад тооцогдог нарантуул зах дээр эрэгтэй эмэгтэй өвлийн дулаан хувцсны үн хийсэн материал малхааны үс загвараас шалтгаалan өөр байдаг юм байна. Дунджаар 100 мянган төгрөгөөс 400 мянган төгрөг хүртэл үнээр худалдаалагдаж байгаа юм байна. Өвлийн хүүтэнд захаар даарч хэсвэхгүй хүний сонголтод 3/4-р хорооллын дэлгүүрүүд ордог. Дундаж орлоготой иргэдийн худалдан авах боломжтой дунд зэргийн чанартай гүртэгний үн 250 мянган төгрөг байгаа юм байна. Гуталны үн харилцан адилгүй байдаг ч өвлийн үстэй арьсан гутал нарантуул загт дунджаар 70 мянгаас 100 мянган төгрөг байдаг байна. Өвлийн хувьцаанд зарцуулах багахан хэмжээний дундаж тооцоо гаргавал нарантуул захаас дунд зэргийн чанартай гүртэг 150 мянган төгрөгөөр, гутал 100 мянган төгрөгөөр худалдан авч цаашлаад ороолт малгай бэлигээд 300 мянган төгрөг зарцуулах нэ. Харин нэрийн барааны дэлгүүрээс сонголтоо хийх гэж байгаа бол дунд зэргийн чанарлаг хүрдэг 200 мянга, арьсан гутал 150-аас 170 мянган төгрөг, бас бус хэрэглэлүүдтэй нийлээ 400 мянган төгрөг шаардлагатай болох нэ. Үзэгч та бүхэн цаг агаарын мэдээллийг хүргэлээ. Оргил цагийн мэдээллийн хөтөлбөр олон улсын мэдээгээр үргэлжилж байна.
Грек Турк улсууд хамтын хэлэлцээрт орж дөрвөсний асуудалд хамтран ажиллахаар болсон байна. Холбооны бүгд найрамдах Герман улс шинэ хууль батлан оргонлын шаардлага харгаагүй иргэдийг албадан буцаах үйл ажиллагааг төрөвчилж эхэлжээ. Парисын халдлагыг бичлэн зохион байгуулсан гэх сэжигтэн цагдаагийн тусгай ажиллагааны үеэр алагдсан байна. Грек Турк улсууд Эжиний тэнгисийг хийлдэг заваар гатлан Европ руу дөрвөн амнасаа эрсдэлд оруулж байгаа мянган цагаач дөрвөстэй туслахад хамтран ажиллахаар цохирлжжээ. Туркийн ерөнхий сайд Ахмед Давутоглу хоёр улс хоёр талд техникийн механизмыг хэрэгжүүлэн тогтмол хэлэлцлүүдийг хийж энэхүү хамтын ажиллагааг явуулна гэдгээ мэдгдлээ. Турк улсын ерөнхий сайд Ахмед Давутоглу, Грек улсын ерөнхий сайд Алексис Ципрас нар дөрвөсний ачааллыг хоёр орон дангаараа үүрч болохгүйг мэдэгдээд Европын бусад улс орнуудад уг хариуцлагыг хуваалцахыг уриалжээ. Цагаач дөрвөсний энэхүү асуудал нь олон улсын асуудал юм. Үүнийг ганц нэг улс орон дангаараа шийдвэрлэх боломжгүй. Иймээс Европын улсууд болон Турк улс үүнийг шийдвэрлэх бодиттой арга хэмжээг хамтран төлөвлөж хэрэгжүүлэх хэрэгтэй. Бид цагаачдыг хууль бусаар хилц өрчгөөс сэргийлэн тэдэнд хууль ёсны орогнолыг үзүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Цагаач дөрвөстэй асуудлаас үүссэн бэрхшээлийг одоогоор Турк, Грек болон Европын улс орнууд хамтран үүрч байна. Үүсэд байгаа гол асуудал бол дөрвөстэй асуудал биш юм гэдгийг энд хэлэх хэрэгтэй байна. Энэ асуудал бэрхшээлийн гол хүндрэл бол Сирь улс дахь харгас дэглэм болон үүнээс шалтгаантай терроризмын асуудал юм. Хэрвээ ийм зүйл болоогүй бол эдгээр хүмүүс нутаг орноосоо дөрвөн гарах шаардлагагүй байсан шүү дээ. Лав гарагт Турк улсын нийслэл Анкара хотод болсон хэлэлцээрийн дараа хоёр улсын удирдагчид хэвлэлийн баг хурал дээр ийхүү мэдээлэл хийсэн байна. Мөн энэхүү хэлэлцээрт Турк, Грек улсын эргийн хамгаалалтын албаны удирдлагууд байлцсан байна. Лав гарагт холбооны бүгд найрамдах Герман улсын Мюнхен хотын онгоцны буудлаас 94 цагаач иргэнийг Албани улсын Тирана болон Косовогийн Пристина хотуудад тус албадан гаргасан байна. Эдгээр иргэд нь Германы цагаачлалын хуулийн дагуу орогнол олгох шаардлагыг хангаагүй иргэд болохыг албаны хүмүүс ярьсан байна. Лав гарагт холбооны бүгд найрамдах Герман улсын Мюнхен хотын онгоцны буудлаас 94 цагаач иргэдийг Албани улсын Тирана болон Косовогийн Пристина хотуудад тус илгээлээ. 10 дугаар сард холбооны бүгд найрамдах Герман улсын хууль тогтоогчид Германы улс төрийн орогнол хүсэг хэрэгцүүн тогтолцоог хөнгөвчлөн орогнол олгохоос зүтгэлзүүлсэн гадаад иргэдэд олгох мөнгөнд тэтгэлгийг зогсоон Герман улсаас албадан гаргах хуулийн төслийг баталсан юм а. Би та нарт нисэх буудлын дээр энэ үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгааг тайлбарлая л да. Эдгээр хүмүүсийг холбооны цагдаагийн газраас манай Мюнхний цагдаагийн албанд өнөө өглөө шилжүүлээ өгсөн юм. Энэ үеэс эхлэн нисэх буудлаас эдгээр хүмүүсийг гэрлүүнд буцаа явуулах асуудлыг бид хариуцаж эхэлдэг. Бид эдгээр хүмүүст анхаарал тавихаас гадна нислэгт нь бүртгүүлэн ачааг нь ачуулж байна. Үүний дараа онгоцонд бичлэн суулгана. Энэ үйл ажиллагаа эхлээд хэдэн 7 хоног болж байна. Энэ хугацаанд ямар нэгэн асуудал гараагүй л байна. Бид хүмүүсийг энэ шийдвэрийг харьцангуй тайван хүлээн авч урт хугацаанд шийдвэрлэгдсэн захиргааны шийдвэр гэдгийг сайн ойлгож байна гэж үзэж байна. Цагаач иргэд уг шийдвэрийг харьцангуй тайван байдлаар хүлээн авч байгаа учраас үйл ажиллагаанаас ямар нэгэн хүндрэл бэрхшээл үүсээгүй байна. Холбооны бүгд найрамдах Герман улсын шинээр баталсан цагаачлалын хуулиар Албани, Косово болон Монтенегро улсуудыг харьцангуй аюулгүй улс орнууд гэж үзэж байгаа учраас эдгээр улс орны иргэдийг хамгийн түрүүнд нутаг буцаах болж байгаа юм байна. Өнгөрөгч лав гарагт Францын Сандинес хотын нэгэн орон сууцнд Францын цагдаа нар тусгай ажиллагаа явуулан бүлэг алан хэдэгчдийг аюулгүй болгосон. Харин Пүрэв гарагт Франц улсын прокурорын албаны хүн уг тусгай ажиллагааны үеэр Парисын Баасан гарын халдлагыг бичлэн зохион байгуулсан гэж сэжиглэгдэж байгаа Абдел Ахмадыг алагдсан болохыг мэдэгдлээ. Уг тусгай ажиллагааны үеэр алан хядагчид эсэргүүцэл үзүүлснээр цагдаа алан хядагч нарын хооронд цаг орчим хугацаанд буудалсан болжээ. Пүрэв гарагт Францын прокурорын албанаас мэдэгдсэн уг мэдэгдэлд цагдаагийн дайралт явуулсан Сан Денис хот дахь орон сууцнаас 27 настай Абдулхамид Абаудын цогцос олдсон болохыг мэдэгджээ. Түүний цогцсыг арсны дээжийн шинжилгээгээр таньсан байна. Энэ үеэр цагдаа нарын хэрэгэлсэн гар бөмбөг болон бас нэгэн амиа золиослогчийн дэлбэрэлт гэх мэт хэд хэдэн удаагийн дэлбэрэлт болсон тухай бид өчигдөр мэдээлсэн билээ. Оросын албаны улсаас Сирь улсад явуулж байгаа агаарын зохиолтыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Пүрэв гарагт Оросын албаны улсын батлан хамгаалахын яамнаас Сирь улсад явуулж байгаа агаарын зохиолтод нэмж оролцуулахаар бэлтгэж байгаа алсын зайд нислэг үлдэгч стратегийн бөмбөгдөгч онгоцны бичлэгийг үзүүлсэн байна.
Associated Press агентлагаас уг бичлэгийг хийсэн байршил агуулга зэрэг мэдээллийг баталгаажуулах боломжгүй байна. Оросын албан улсын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мигмар гарагт Оросын албан улс агаарын цохилтондоо хэд хэдэн алсын зайн стратегийн бөмбөгдөгч онгоцуудыг нэмж оролцуулахар болсныг мэдэгджээ. Оросын албан улсын төрлийн онгоцыг Сир улс дахь байлдааны ажиллагаанд анхудаа ашиглах гэж байгаа нь юм байна. Мөн энэ үеэр Оросын албан улсын гадаад хэргийн сайд Сергей Лавров Оросын албан улсын нэгэн телевизэд ярилцлага өгөх үеэрээ Исламын улс бүлэглэлийн эсрэг байгаа бүх орнууд үйл ажиллагаагаа уялдуулан бусад үйл ойлголцол маргааныг үл хаахран хүчээр нэгтгэх хэрэгтэй гэж үзжээ. Тэрээр энэ хэмжээний хүчирхэг ихээхэн аюул занал учруулж байгаа хэт даврагсдын бүлэглэлд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг олон улс хэрхэвч зөвшөөрч болохгүйг анхааруулад Исламын улс бүлэглэлтэй нялуурх огтхон шаардлагагүй гэж мэдэгджээ. Сэтгүүлчдэд өгсөн ярилцлагандаа тэрээр Америк нэгдсэн улсын Исламын улсын эсрэг холбооны үйл ажиллагаа болон Минскийн хилцээрийн одоогийн нөхцөл байдлын талаар үзэл бодлоо мөн илэрхийлсэн байна. Спортын мэдээлэлээр хөтөлбөр үргэлжилж байна. Александр Овечкин хойд Америкийн хоккейн лигт хамгийн олон гол оруулсан Орос тоглогч боллоо. Майами Хит холбоотой Сакраменто Кингсийг хүлээн авч улирлын 7 дахь ялалтаа байгууллаа.